Нийтийн ахуй үйлчилгээний салбарын уулзалт хэлэлцүүлэг зүүн бүсийн хэмжээнд анхудаага Хинтээ аймагт зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээ Хинтээ аймгийн засаг даргын тамгын газар Эрдэнэ төлөвчдийн хурлын ажлын алба ивент тэтгэж хамтран оролцож байгаа юм. Засаг даргын мөрийн хөтөлбөр тусагдсанаар Хинтээ аймагт нийтийн ахуй үйлчилгээний тогс төвийг байгуулахаар туссан гэлээ. Ер нь бол энэ салбар өөрөө жилийн өмнө төрүүлж алхаж бусад салбаруудаас төрүүлж алхаж 26 онд одоо юу хийх вэ? 25 онд одоо ямар асуудлыг шийдэх үү гэдгээр одоо онцлогтой. Тэгээ энэ 26 гэж одоо энэ салбар яаж хөгжих юм бэ? Ямар дэвшилтэд хүрэх юм бэ гэдгээ төлөвлөдөг ийм уламжлалттай юм байна. Тэгээд гол нь энэ салбарын анх дугаар зөвлөгөөн болж байгаагаараа бас давуу талтай. Зөвхөн аймгийн хүмүүс оролцоод биш, сумдынхан оролцох биш, бүсийн дэвшинд. Үлгэр жишээ одоо ахуй үйлчилгээний салбарын газрууд байна. Тэгээ энэ одоо засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бас тусгасан нэг гол зүйл бол энэ ахуй үйлчилгээний салбарын цогц төв байгуулъя гэдгийг яриад байгаа. Энэний хүрээнд энэ зөвлөгөөнөөс бас нэг тодорхой шийдэл гараад Хинтээ аймагтаа бид нар энэ ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд одоо яаж аймаг орнод дэмжиж оролцохын за энд одоо байгаа хүмүүс маань юу дутагдaltaй байгаа юм бэ гэдгээ энэ зөвлөгөөнөөр бас ярилцсан. Ийм зүйлээрээ онцлогтой болж байна. Зах зээлийн харилцаанд шилжсэн он цагаас хойш ахуй үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого зохицуултыг зах зээлийн харилцаанд уялдуулан хэрэгжүүлээгүйгээс салбар өнөө хүртэл урсгалаараа явж иржээ. Тухайн салбар нийгэм солигдоход албан сектороос албан бус сектор шилжсэн бөгөөд үүнээс үүдэн ажилгүйд л ихсэж ажлын байр хумигдаж ирснээр энэ салбар өнөөдөр орхигдсон гэж тэд дүгнэж байна. Тухайн салбарыг хөгжүүлэхэд бизнесийн орчин бүрдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, менежментийн зөв бодлого хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн соёлтой үйлчлэг хөгжүүлэх, орон нутгийн зүгээс хөгжлийн бодлогын баримт тусгаж ажиллахад анхаарах зүйтэйг тэд онцлог хэлж байлаа. Үйлчилгээний салбар юунаас болоод өнөөдөр хөгжихгүй байна гэхээр эдийн засгийн хувьд оройтой дэмжлэг тусалцаа байхгүй учраас энэ салбар өөрөө хөгжиж чадахгүй байгаа юм аа. Ахуй үйлчилгээний салбар бас нэг тулгамдаад байгаа асуудал нь бол ажлын байрны нөхцөл маш муу. Өнөөдөр ерөөсөө эсвэл бол тавтай тухтай орчинд үйл ажиллагаагаа явуулъя гэх юм бол өндөр түрээстэй, маш өндөр түрээстэй түрээсийн байрны дарамтанд орчдөг. Түрээсийн баримтанд би дарамтанд орохгүй би ажлын байртаа байна гэхээр эрүүл ахуйн нөхцөлийг хангахгүй ажлын байранд үйл ажиллагаагаа явуулдаг ийм давуу талтай. Ахуй үйлчилгээний салбар үнэхээр бичил бизнесийн хэмжээнд өргөн үйлдвэрлэлийн хэмжээнд зарим бүр жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ тэднэрт бол бас нөгөө хоримтлуулсан хураасан хөрөнгө оруулалтын тийм бодлого бол чадвар бол байхгүй. Энэ утгаараа энэ салбар өөрөө хөгжиж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гэж байна гэхээр төрийн бодлого тодорхой хэмжээнд томоохон хөрөнгө оруулалтын зээлийн бодлогоор энэ салбарыг дэмжиж өгөх юм бол энэ салбарын энэ олон мянган ажлаасад бас хөгжүүлээд аваад явах бүрэн боломжтой. Ахуй үйлчилгээний салбар дутагдaltaй талууд олон байгаа нь нэг нь төрийн бодлогоос гадуур орхигдсон ажлын байрны орчин нөхцөл муу, түрээсийн өртөг өндөр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байр талбай, барьцаалах хөрөнгө дутагдaltaй буюу хөрөнгө оруулалт хийх боломжгүй, салбарын стандартыг мөрдөж ажилдаггүй, хувь хүний хөгжилтэй анхаардаггүй, менежментийн бодлого төлөвлөгөөгүй, мэргэжлийн ажилчдын хүрэлцээ муу, ур чадвар дутмаг, мэргэжлийн залгамж халаа байхгүй, статистик мэдээллийн бааз санд бүртгэлгүй, улсын хэмжээнд ахуй үйлчилгээний цогцлбор төв байхгүй, харилцааны соёл бүрэн хэвшээгүй зэрэг асуудлууд нь энэ салбарт өнөө хүртэл тулгамдсаар байгааг онцлон тэд ярьж байлаа. Нийтийн ахуй үйлчилгээний салбар бол 1990 оноос хойш бие дааж явсан. Өөрсдийнхөө ур чадвар одоо мэргэжлийн ур чадвар болон одоо өөрсдийнхөө авьяасаар яг өнөөдрийг хүртэл явж ирсэн салбар байгаа. За ингээд маш олон жилийн хугацаанд бол төрийн бодлогот одоо төрөөс бол бодлого тавьж өгдөггүй. За тэгээд төрийн бодлого байхгүй болохоор өөртөө хөгж өгж, өөртөө одоо сургаж, шинэ мэргэжил, шинэ бүтээгдэхүүн бүх юмыг өөртөө оруулж ирж, өөртөө нутагшуулж явсаар яг энэ 35 жилийг бол үтсэн байгаа. За ер нь бол 2022 оноос эхлээд бид нар 21 аймаг 9 дүргээр суурь судалгаа хийсэн байгаа. Нийтийн ахуй үйлчилгээний салбарын ажилтнуудын өнөөгийн нөхцөл байдал, амьдралын чанар ямар түвшинд байгаа вэ гэдгээр бид нар тойрч суурь судалгаа хийсэн.
За өнөөдрийн байдлаар ахуй үйлчилгээний салбарт 20 гаруй нэр төрлийн үйлчилгээ хамрагддаг байна. Тухайлбал ахуй электронны цахилгаан хэрэгслийн засвар, гэр ахуй модон эвдэл захиалга засвар, хувцас захиалга засвар, гутал захиалга засвар, өсчин гоо сайхан хийм цэвэрлэгээ угаалга, цоож засвар, түлхүүр хувилах ошруулах, цүгч чимтан засвар, цаг засвар, нүдний шил захиалга засвар, алт мөнгөний дар, гэрэл зураг, халуун ус бассейн, массаж, айл дүүрх албан байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, автомашины угаалга зэрэг үйлчилгээ энэ салбарт багтаж байна гэлээ. Өнөөдөр нийт агуу үйлчилгээний зүүн бүсгийн чуулганд хүрэлцэн ирсэн энэ одоо Бадарт орон зайгондоо баярлж байгаа. Энэ нэгдсүүдийн гол асуудал юу гэхээр өнөөдөр нийт агуу үйлчилгээний салбарт тулгамдаад байгаа асуудал ямар асуудал вэ гэхээр шин хордоо нөхцөлийн сэргээ мөн дээрээ амьдэрч доороо ажиллая гэсэн одоо бас нэг юм явагдаад байгаа. Энэ нэг шийдэх асуудал бий. Тэгэхээр өнөөдөр энэ чуулга уулзалтаар бол энийг хэлж ярилцах баг. Энэ дэр нэгэн үр дүн болов уу гэж бодож байгаа. Энэ өсчин гоохоос ханштай тулгамдж байгаа нийтлэг асуудлууд бас юу байна? Ер нь манайхны тулгамдж байгаа нийтлэг асуудал юу гэхээр хүн болгон түрээсийн байранд дандаа ажил үйлчлэгээ явуулдаг. Тэгэхээр энэнгээр чинь бас нэг тодайг тулгамдаад байгаа асуудал болж байгаа байхгүй юу? Өнөөдөр ингээд зах зээл эдийн засаг ямар байна те тэгэл зүгээр хүмүүс шавс болж хахад зүгээр төрөөс төлөвч жишээ нь. Тэгэхээр бид нар чи бас зүгээр ингээд байж ажилтаа нэг хийхгүй байж төрөөс төлөөд өгч чинь бас тийм чадамжийн үйлээ манайхан тийм ээ. Бусад амьдралаа залгуулж яваа юм усуд байдаг байхгүй. Асуудлаас сурчаад эсэнгүй болчихсон. Тэгээд 90 онд өөрхөн аж ахуй тогтоо гараад ирчихсэн. Салбар хүн байсан. Ямар эсэнгүй болчихсон. Одоо энэ байдлаа ярьж байгаа нь зүүн бас ярьж байгаа үнэхээр цаг үе болсон. Зөв семинар болж байна. Энэ хэрэглээрээ би 161 гэж байгаа. Тэгээ зүүн гурван аймагта томирчин гэдэг үл ер нь госорч алгачаад байгаа. Тэр жоо анаас явдаг. Ахуй үйлчлэг гэдэг үл хайцааны андэр цаг үе болсон. Хайцааны ас өндөр соёлтой байна. Үнтэйгээ маш зөв харьцдаг. Орж гарсантай баярлалаа гэдэг үг нь төвөггүй хэлцдэг. Үнэхээр хүнтэй маш зөв харьцаатай. Хүнтэй ихс яаж уурал нэр өнгөрөөд сүүлд нь уушлаа гэдэг үг хэлж чаддаг. Баярлалаа гэдэг үг хэлж чаддаг. Цаг үеэ тохирсон юм мэдээд үнэхээр хэрэгтэй байна гэж залуу үедээ сахмаар байна. Би 2 үе өнгөрөөлөө. Энэ тэмцээн энэ хараа орж байгаа үнэхээр баяртай байна. Дорнод тамхитууд одоо Монголын үйлдвэр хоршоолын төв холбооны харьяа ахуй үйлчилгээний хоршоолын холбоо гэдэг байдаг. Мөн одоо ахуй үйлчилгээний салбарт бол одоо их олон ажилчдууд ажилладаг. Чиглэлээрээ холбоод бүгд нэлээд олон холбоотууд ажиллаж байгаа. Өөрийнхөө үйл ажиллагаагаа дагуу. Энэ бас хэлцүүлгүүд би одоо маш зүйтэй гэж бодож байна. Одоо энэ үеийг бид нар бас энэ бие биенээсээ суралцж одоо салбарынхаа одоо үйл ажиллагаанд одоо туршлага солилцох ийм сайхан үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Уулзалт хэлцүүлэгт оролцогчдын төлөөлөх төр болон хувийн хвшийн салбаруудын шагналаар шагнан урамшуулсан юм а. Цаашид бүсийн хэмжээнд хөгжих асуудлаа ярилцах, нэгнээсээ туршлага судлах арга хэмжээг тогтмол зохион байгуулан хамтдаа хөгжих боломжийг тэд инхүү нээж өгнө гэсэн юм а.